За надад хууль тогтоомжийн биелэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй холбоотой хоёр асуулт байгаа. Дараа нь тодруулахтай төсөвтэй холбоотой хоёр асуултыг тодруулъя. За 2024-өөс 28 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үйлдэлийн чадамжийг олон улсын жишгээр үнэлнэ гэдэг ийм төлөв орсон байна. Энэ дээр яригадад лээдэг бараг 10 жил болж байгаа. Тэгээд ерөөсөө ингээ ахиц гардаггүй. Тэгэхээр нь 25 оны 12 сард миний би өөрөө бүх яамдуудыг оролцуулаад бид нар ингээ хилцүүлэг хийсэн. 3 яам нь замын зураглыг гаргаж өгсөн. Яаж хийхин заагаад тайлбарлаад олон улсын хүмүүсийг авчраад ингээ эхлүүлээч гэсэн. Одоо 26 он болж байна. Тэгэхээр гэр бүлийн яам энэ дэр илүү манлайлаад эрүүл мэнд боловсролын яам оролцоод нэг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхаа яг хөгжлийн бэрхшээл нь юундаа байгаа юм бэ гэдгийг тодруулдаг тогтолцоо руугаа шилжмээр байна. Энэ дээр ямар одоо ажил ямар шатнд явж байгаа талаар мэдээлэл хүсэж байна. За хоёрдугаарт нь ахмад настай хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу ер нь хүнд өвчний дараа хүн эмнэлгээс гараад эхний 6 сар очих газар байдаггүй. Ерөөсөө байхгүй. Совиллууд бол тийм хүнд нөхцөл хүлээж авахгүй амь насны эрсдэлтэй гэдэг эрүүл мэндийн хувьд. Тэгэхээр энэ хүмүүсийг очих газар одоо хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр энийг бид нар яаж зохицуулах ёстой юм бэ? Энэ дээр уул нь бол бид нар 5 жилийн төлөвлөгөөнд сэргээн засах одоо тусламж үйлчлэгийг олшруулна гэж ярьчаад байгаа. Гэхдээ энэ дээр ямар алхам товлогдсон болоо одоо энэ дээр засгийн газрын үйл ажиллагааны хувьд болон юу төлөвлөж байгаа талаар бас мэдээлэл авъя. За хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлуулахад би бас ажлын хэсэгт ажиллаж исэн. За өөрөө бол одоо 6 жил сонгоо харахын дүүрэгтэр гэр бүлийнхаа одоо санаачлах санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулсан Тэмүүжингийн андуудын цэцэрлэгийг ажиллуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа жаргал зовлон дотор бас би нэг 6 жил ажиллаж амьдэрсэн хүн. Тийм ч учраас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгээ дэмжиж гэдэг энэ итгэл үнэмшил бол надад байдаг учраас одоо саран чулуун гишүүнтэйгээ одоо энэ асуудал дээр бол одоо хамтарч ажиллаж их хурал дээр зэрэг ажлын хэсгийг нь бол ахлуулж ийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэхэд бол би төсвийн бодлого чиглүүлнэ гэдгийг бас танд хариуцлагатай хэлье. Азийн хөгжлийн банкны 96 тэрбумын нэг санхүүжилт байгаа юм билээ. Түүнийг бодиттой хэрэгжүүлэхэд ялангуяа тэр Дорнтой, Улаанбаатар, Дархан гэд хэд хэдэн газар байгаа юм билээ. Тэгэхэд энэ барилга байшинг бариулахад бол би онцгойлон бас анхаарна. Дээрэс нь улсын хэмжээнд барилга байшинг барихад одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартыг нэвтрүүлэх шаардлагыг бол үргэлж шахаж бас шаардна. Аймаг орон нутагт бол одоо үүнийг дэмжлэг үзүүлж бол ажиллана. За тийм мэдээж энэ асуудлуудыг гэр бүл нийгмийн хөдөлмөр нийгэм хамгааллын яам, за мөн эрүүл мэндийн яам одоо санхүүжилтийг нь тодорхой болгоход одоо анхаараараа гэдэг одоо би тодорхой чиглэлийг өгж төлөвлөгөө гаргаж бол бас ажиллаулна гэдэг хэлье. За отгоны саран чулуун гишүүн нэмэлт нэг юм нот. За барилга хөдөлмөр бэрхшээлтэй асуудлууд бол нэлээд ахицтай явж байгаа юм байна. За хөгжлийн бэрхшээлтэй хүнээ дахин үнэлэх энэ систем рүү шилжихдээ онцгой анхаарч энэ эхэлсэн замын зураглалаа бариад явхад 3 яамд бол газрын зураг нь бэлэн байгаа шүү. Энэ дээр ажил хэрэг болох хэрэгтэй байгаа. За хоёрдугаар асуудлыг хэлье. Улсын төсвийн асуудал байгаа. Төсөв дээр төсвийг тодорхойлж оруулж ирэхтэй. Төсвийн зардлын ангиллыг тодорхойлохдоо хөгжлийн бэрхшээлтэй хүн хүртээмжтэй холбоотой зардлыг харагдахуйц байдлаар гаргаач гэдэг байгаа. Энэ нь төсвийн бүх захирагч нарт хамаатай асуудал байгаа. Засаг дарга нар, яам, тамийн газар, агентлаг бүгдээрээ. Энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авсан тухай асуудал бас биш байгаа. Орчноо хүртээмжтэй болгох, мэдээлэл хүртээмжтэй болгох. Одоо та бүхэн ярьж байгаа яриаг хүртэл доогуур нь хадмалтай болгоод хүмүүст хүрэх асуудлууд энэ төр зардал тусмаар байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаар би саналыг сангийн яамд удаа дараа бас тавьсан байгаа. Энэ ажил дээр өнөөдөр ямар ахиц гаргах вэ? Ер нь Ерөнхийдөө хариулъя. За та бидний баталсан төсөв дээр нэг 49 тэрбум төгрөг Азийн хөгжлийн банкны зээл Японы сангийн тусламж гэдэг нэг хэд хэдэн төсөв бол байгаа юм байлээ. За би энэ одоо хэрэгжилтийг нь шахаж хаардаж бол бас ажиллана гэдгээ танд бас хэлье. За эх оны төсвийг барихад бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорилтод чиглэсэн хөтөлбөрүүдийг бас тусгах дээр төсвийн бодлогоо чиглүүлье. Гэхдээ өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгж байгаа төсвийн энэ доктортой байдлын хуулиар бол
бид нар чи төсвийнхөө бараг 75%-ийг урсгалыг санхүүжүүлж байна. Таны 8 их найдын хөрөнгө оруулалттай 8 их найдын 4 их найдын нийслэлд үлдсэн 4 их найдын 1.3 зээл 1.3 гэд ингээд ерөөсөө эн чинь хомигдмал байдалтай. Тэгэхээр урсгалыг санхүүжүүлэх шаардлага бол байгаа. Тэгэхээр энэ төсвийн доктортой байдлын хуулиа бас эргэж харах хэрэгтэй байгаа шүү гэдгийг хэлье. За Саранчлон гүшүү тодруулъя. За энэ дэр нэг ойлголтыг бас тодруулах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн юм уу одоо энэ бүлэг хүн амын асуудлыг ярихдаа бид нар шин зардал нэмэх тухай ярина гэхээс илүү одоо байгаа зардлыг төлөвлөлтийг зөв зохистой чиглүүлэх ажил байгаа. Жишээлбэл өнгөрсөн одоо засгийн газар буюу Зандан шатар ерхий сайд байхад бид нар хөгжлийн бэрхшээл ба улсын төсөв гэдэг хилцүүлэг хийгээд хүүхдүүдэд эрт онцлох тоног төхөөрөмж авъя гэж шийдсэн. Одоо болтол тэрэн дээр ямар процесс болсон бэ гэдэг мэдээллийг ээжүүд гэр бүлийнхээ асуусаар байгаа байхгүй юу? Ер нь энэ тендерын зарлагдсан юм уу? Тоног төхөөрөмж авсан юм уу? Хүүхдүүдэд эрт оншилж чадах тусмаа эрт цэргэн засаад хөдөлмөрийн чадвартай ажил хийдэг ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ бас хөл дээр мосгож боломжтой болох гэдэг байгаа байхгүй юу? Дээрэс нь гадагшаа явж имжлэгээ хайдаг, хандив гуудаг нөхцөл бас буурах гэдэг юм л да. Тэгэхээр энэ дээр бас мэдээлэл явцсыг бас авъя. За ерөнхийдөө тариулъя. За энэ төсвийн зарим ангиллалыг шинжилэн батлах тухай сангийн сайдын бас тушаал байдаг. Тэгээд тушаал батлагдсан. Тэр зарлагын ангиллалаар нь бол хөгжлийн бэрхшээлтэй үнд үзүүлэх үйлчлэгээ гэсэн арга хэмжээг бол энд нь тусгаад тэг явж байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээнийхэн дотор бол таны хэлж байгаа одоо гол бодлого үйл ажиллагаануудыг бас тусгаж ажиллая. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн байгууллагад очиж үйлчлэлтэй авахтай холбогдуулсан тусгаалan шаарддаг үйлчлэгээний зардлыг одоо тодорхой болгож төлөвлөе. Тэгээ ингээд одоо Зандан шатар ерхий сайдын үеэс эхлүүлсэн ажлыг одоо та бид хамтдаа үргэлжлүүлэхэд би бас нээлттэй байна гэдгийг хэлье. За баярлалаа.